Яг үнэн. Тэгээд нэмхэн тэр орон нутгийн төсөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бол багтаах зайлшгүй шаардлага байгаад байна. Бид нар улсын цөөгөөд улсын цөц санхүүжийн төслүүдийг хараад байдаг. Орон нутгийн төслөөч маш их төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг. За жишээ нь Эрдэнэс тавталгаа гэдэг компани одоо хэдэн төсөл санхүүжүүлдэг байгаа бүүмэд. Бүүмэд одоо сүүлдээ энэ санхүүжилт Эрдэнэс тавталгаа шийдвэрлэнэ гэдэг нэг юм юутай болцсон. Одоо юу болж байна вэ гэхээр нэг гин ч Эрдэнэс тавталгаа компани орлогоос нь үйл ажиллагаа санхүүжүүлээд тавталгаа төс гэдэг компанийг санхүүжүүлсэн. 1.6 их найд дээр үйлдвэр өрсөн. Одоо тэр үйлдвэр зогссон. Үйл ажиллагаа явуулахгүй. Тэгээ эн чинь хайрын мөнгө биш юм уу? Тэр энэ юмнууд руу тэнэг шалгалт хийх хэрэгтэй байна. Өнөөдрийн хүрэл улсын зүйн хөрөнгө оруулалтаар үр дүнгүй болсон төсөл хөтөлбөрүүдэд дээр хариуцлага тооцоогч нэг ч албан тушаалтан байхгүй Монгол улсад. Зүгээр л татвараар цугулсан иргэдийн мөнгийг хүссэн төслөө санхүүжүүлдэг ийм засгийн газартай болцсон байлаа шүү дээ. Энийг тэднээ санхүүж